Сайн байцгаана уу сонсогчдоо. Боловсролын тухай буу хаалын ураатай цогтой цаг подкастны шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаар маань уламжлал ёсоор лайв стрим студиэсээ та бүхэнд хүрч байна. За эцэг эхчүүднээс энэ дугаар бол захиалгатай дугаар. Эцэг эхчүүдээс минь маш их ирдэг асуулт бол хүүхдээ яаж уншиж сурах вэ? Яаж энэ үеийг хүндрэл багтаад авах вэ гэж маш их асуулт манай подкастэнд ирдэг. Тэгэхээр энэ асуултанд хариулж өгнөх хэмээн студидээ Болор сайхан багшаагаа урьсан байна. За Болор сайхан багш бол Монгол Улсын зөвлөх багш, Зөв Эхлэл сургуулийн төвийн үүсгэн байгуулагч, бага ангийн багшаар 36 жил ажилласан, математикийн сонгоны чиглэлээр мэргэшээд 25 жил ажилласан, маш олон ном сурах бичиг удирдан гаргасан сургууль хүмүүжүүлэгч хүн байгаа. Тэгээд багштай урилга авч подкастт маань оролцож байгаад маш их баярлалаа. За баярлалаа, урьсанд баярлалаа. За өнөөдрийн гол сэдв бол унших тухай. Тэгэхээр шууд сэдв рүүгээ оръё. Тэгээ хамгийн түгээмэл асуулт, хүүхэд уншиж сурж байхад эцэг их асран хамгаалагч юу яг яаж дэмжих вэ? Тэр үед даалгавар ихтэй байдаг, цоо шин юм сурж байдаг. Тэгэхээр та юу гэж зөвлөдөг вэ? За энэ үед хүүхэд уншиж сурж байхад гэж хэлдэг тийм ээ. За тэгтээ зөвхөн нөгөө уншиж сурахад бас нөгөө ингэж байдаг. Хүн нөгөө сурах үйл явц нь уншиж сураад бичиж сурах уу, бичиж сураад уншиж сурах уу гэдэг ийм асуудал гарч ирдэг байхгүй юу. За тэгээд мэдээж бид нэг мэрэгжлийн хүн ингээд хичээлээ заахтаа бол арга зүйгээ заалгацсан одоо аавыгаа таниулна тэгээд ингээд хичээлэр бол хичээл бол нөгөө бид нар заалгаж сурсан, өөрсдөө сурсан юу арга зүй тэрнэр өөрийнхөө арга зүйг нэмээд ингээ хичээлээ зааж байгаа юм. Тэгээд нөгөө хүүхд маань хичээлээ тараад гэртээ очиод ээж автагаа уулздаг. Тэгээ өнөөдрийн хичээлээр юу үтсэн бэ гэж багш нь баахан даалгавар өгсөн нөгөө хүүхдүүд манай даалгавраа хийх гэж ээж автагаа эхлэнэ. Тэгээ энэ бол нөгөө одоо чиний асууж байгаа асуудлын гол сэдв нэгэд байгаа байхгүй юу. За тэгэхээр яг хөө гэхээр хамгийн нэгдүгээр багш хүлээж авсан хүүхдүүдээ мэдээж одоо Монголын боловсролд бол багангийн багш нар хүүхдээ хүлээж авдаг. Тэгээ ажлаас сурцсан эцэг эхтэй ихтэй харьцах хэрэгтэй байгаа юм. Багш өөрөө тий өөрөө эцэгтэй харьцах. За тэрийг юу гэж хэлээд байгаа юм бэ гэхдээ зэрэг нь анги дааж авсан цагаас аваад бидний эцэг хурал хийдэг штэ. За тэгээ тэр эцгийн хурлаас ихэд чухал юм хийж байгаа юм. За тэгээ эцгийн хурал дээр бас юм яригдана. Тэгээ тэр эцгийн хурал ингээд эцэгчүүдийг нэгэн цаг заваа гаргаад одоо ялангуяа бид нар хаанч байсан, хөдөө орон нутагч байсан, Улаанбаатарч байсан бүх хүний ажлыг зохицуулаад нэгэн цаг үед нэгдээ бүдээр ирж байгаа учраас тэр эцгийн хурал хамгийн чухал асгиж байгаа байхгүй юу. За яагаад чухал вэ гэхээр тэр үед эцэгчүүдэд мэдээлэл өгдөг хурал биш. Арга зүйн зөвлөгөө өгдөг хурал авах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр эцэгчүүд гэж юу хурал тасахгүй. Нөгөө багш нар хурал ирэхгүй байна. Танай эцэгчүүд ирээгүй гэхээр ирдэг болно. Нэгдүгээр эцэгхийн төвтөртэй болчихно. Арга зүгэлч гэдэг нь шүү дээ. За тэр дэвтэр дээр өнөөдөр аав нэрсэн бол маргааш ээж нэрж болно. Болвол нэг хүн ирээ гэж байгаа юм. Уушаад сурах явцад гэтэл хүний амьдралд баялаг юм чи яаж болно? Тэгтээ зэрэг төвтөртэй болчихно. Тэгэнгүүт нөгөө заах байгаа хичээлээ эцэгтэй заачна. Яг л хүүхдээ зааж байгаа юм шиг. Би яг ингэж заанаа, аавыгаа ингэж таниулнаа. Таниусны дараа бичүүлнэ, бичүүлсний дараа отоо уншнаа. Тэгтэл нөө эцэгчүүд яаж нэгтэй зэрэг нь. За одоо ирсэн. Өнөөдөр ямар сүвдсэн. За ийм сүвдсэн. Сүвдсэн. За магадгүй холбож эхлэх ийм сүвдсэн. Унш гэж шууд ном дээр гаргаж ирээ. Энийг үтсэн штэ. За энэ үсгээ уншаад. Энийг яг багч заасан шиг тэгээд унших завдал өгөхгүй нөгөө хүүхдээ чинь шавдуулдаг. Тэгдэг. Тэгээд чи юу сураагүй мүү яасан энэ гэдэг. Нөгөө хүүхдийг дөнгөж 6 настай хүүхэдтэй өөрсдөө жишээ авъя. Би яг өөрөө яг тэгж нөгөө бодож яадаг учраас хэрвээ надад хүн англи хэл заагаад надад нэг үгийг нэг хэлчихэд надаас эргээд хариулт нэг юм бол магадгүй би чадахгүй. Яг тэрийг бодоод нөгөө хүүхдээ аюулгүй тайван байдлаар дандаа эхэлж уншиж өгнө. Гэрийн даалгаварт эцэг эхэлж уншчих юм байна. Жижигэн сэдвч байсан. Өнөөдөр дөнгөж аавс үзсэн ч гэсэн олон янзаар уншдаг байхгүй. Бүх ингээд том жижиг дармалаа, бичмэлаа гэж уншаад эхэлж байна. Тэгээд дараагаар нь хүүхдээ дагуул уншина. За тэгэхээр дагуул унш тэгэхээр гэж өөрөө уншиж өгөөд заагаа дагуулад уншлаа. За тэгээд дараагаар нь дагуул уншиж хамт уншсан шүү дээ. Дараа нь одоо миний хүү уншгээд хэлнэ бас тэрний өмнө ер нь бол тэгхгүйгээр ингэх хэрэгтэй байгаа юм. Ингээд нөгөө дагуул уншиж шүү дээ. Гэхдээ өөрөө орчих хэрэгтэй байхгүй юу? Хүүхэд гэсэн чинь нөгөө хамт уншиж байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Анги дээр багштайгаа ч гэсэн уншиж байгаа. Гэртээ нөгөө ээж уншиж байгаа, аав уншиж байгаа гэж бодсон чинь өөрөө цаашаа уншиж явчихдаг. Магадгүй сам энэ гэл ингээд дагаад уншиж байгаа. Энэ процесс хамгийн чухал санагдав. Тэгээд хурд уншиж сурах нь эхлээд бичүүл сургана. Тэгэхээр бид нар ингэдэж штэ бичгээс өмнө өсгнүүдээ нүдлэх хэвээр. Тэгээ заримдаа бас багш нар маань бичүүлээд тэгэхээр хүүхд эцэгчүүд маань нүдлээгүй үсгийг
бичүүлээд байна гэд жоохон юм хоорондын юу үүсдэг тийм ээ. Багш болгоны арга барил өөр. Гэхдээ ер нь бичүүлэхдээ хэр их бичүүлэх үү? Яг юуг нь бичүүлэх үү? Жишээ нь одоо сая нэг ээж залгаад хэлж байгаа байхгүй. 6 настай хүүхэд хичээлд ороо 2 сар болж байхад 2 нүүр бичих даалгавар өглөө. Энэ ийм байдаг уу гэдээ асууж байгаа байхгүй юу? Яг тий. Тэгээ наадах чинь бас ингээд бидний хооронд ингээд ээж аав бид гурвын ингээд хоорондын юм үсэд аваад тэгж нөгөө 2 нүрч бичихгүй л дээ. Гэтэл нөгөө яг одоо ингээд боловсролын газраас биднийг зөвлөж байгаа бид нар чинь амар болгон семинар тамрагдж байна. Сургуулийн төвчсөн байна. Бидний бүгдийг хвчүүлээд ээл гэдэг үнэн. Тэр хүүхдүүд анги дээр нэг 2 мөр, гэрт нэг 2 мөр. Бичихтэй чанартай. Чанар гэж юу хэлээд юм гэхдээ зэрэг нөгөө бичиж явж байхдаа одоо жишээлбэл нөгөө тгээ ихлэлтэй одоо би томоо хэлэх гэдэг юм л да. Тгээ ихлэлтэй орчуулуун зурлаг, орхис төгсгөлдө орчуулуун зурлаг гэд агаартчдаг байхгүй юу? Тэг хүүхд аюул дуртай. Агаарт одоо юм уу те. Үзгээ барьлаа. Хоёул үзэхгүй суучих. Үзгээ бариад одоо үзгээ зөв бариулахаас ихгүй ахуулаад томоо ихлэлтэй гэд ингээ хорш нөгөөдөг чинь зураг зурж ийн гэж бодоод байна шүү дээ. Яг тэрийг ингээд ихэлсэн хүүхэд тэр аг ерөөсөн мартахгүй байхгүй юу? За эхлээд төсөөл бодуулаад хүүхдийн тархин тэр моделийг үүсгээд тэгтэл нөгөө манай сургаж байгаа бидний одоо кирилл бичих чинь дармал бичмэл гээд 2. Тэгэхээр үндсэндээ тэр хүүхдэд 4 өөр дүрсийг тогтоож байгаа байхгүй юу? Том дармал да, жижиг дармал да, бичмэл томаа, бичмэл жижиг аа. 4 үсэг байгаас нэг аюунаас тэгэл энийг харуулаад том дармал аагийн юутай төстэй байна. Угаасаа заахарах байгаад та багш нар эцэгчүүд бас энийг сонсоод авахд буруу гэлтэй. Багш нар болгоно юутай төстэй байна. Одоо ингээл дандаа төсөөтэй зүйлүүд юм. Одоо эсвэсэг байлаа гэхэл сартай төстэй байна энэ гээд тэр төсөөллийг гүн суулгачих хэрэгтэй байхгүй юу? Гүн. Тэгээд нөө бичээд одоо би 2 мөрөгч нэглээ штэ. Тэгээ маргааш хичээлээр ирэнгүүт нь багш нь хүүхдээ уншиж сурах гэдэг штэ бид нэр хүлээт одоо багш эцэгхээс илүү багшд бүр их хүлээт байгаа шүү дээ. Яагаад би 30 хүүхдээс яаж уншуулах вэ? Би 45 хүүхдээ яаж уншуулах вэ? 10 хүүхдээ би яаж уншуулах вэ? Цээжч хүчдэг байхгүй. Цээж агаарт ихлээд бас. За одоо бүгдээ тамаагаа бичээ гэд тэгээд тэд нар ч ингээд багш бүгдийг харах үүрэгтэй л дээ. Харж болно, харж болдог. Яг хаа харж амжихгүй байлаа. За магадгүй жоохон залуу багш нар туршлага арай судлааг байсан ч гэсэн бичээд за багш нь харж байгаа шүү гэж дагуулдаг. Агаар чөлөөтэй бичдэг байхгүй. Би агаар гэдэг үгийг хэлээд байгаа биз. Нөгөө муухай бичдэг гэж ажиллахгүй. Тэгэхээр одоо дэвтэр дээрээ А үсгийг бич, алив шалгая, зөв буруу биш байх нь тийм үү? Эхлээд агаар. Тэгээд дараагаар нь дэвтэр дээрээ мэдээж гоё бичих шаардлага тавина. Тэгмүүд нөгөө гарын эвслээ авцсан хөхтэй шүү дээ. Тэгээд агаарт бол өнгөө зингэл чөлөөтэй. Тэгээд нөгөө ялангуяа нөгөө хөдгөнтэй хөхтөд тэгээд эсвэл нөгөө их итгэхэд аргагүй хөхтөд ингээд нөгөө багшийн өмнө биеэр барьдаг ч юм уу тийм хөхтөд энэ төр байлаа гэтэл нөгөө гарынхаа хөдөлгөнийг хийж захтай ичдэг байхгүй. Ярьж захта ээж авдар бол бүр ихлээд гоё хийн штэ. Гарангот аас гэ харж явж захта замдаа гэж. Тэгэл үсгээ өдөр болгоноор энэ маягаар нөтлүүлээд багшийн өдөр тутмын үйл ажиллагааг цээжээр бичүүлээд дараа нь уншуулах юм байна. Тэгэхээр тэр цээжчүнд юу орж байгаа гэхээр харааны ой харах одоо чи түрүү ярьлаа штэ ингээд өөрөө сэтгэн бодож дүрслэх. Тийм тэгэл эндээсээ явал бас ингээл тоо бодох ч гэсэн айгүй хэцүү. Нэг дээр нэг нэмэд ойлгохгүй зөндөө байдаг. Дахин хэлээд ганц хэлээр биш тэрийг маш олон хэлээр. Тэрэн дээр таны ярьж байгаа одоо энэ агаар дээр А үсэг бичүүлдэг төсөөлөл маань яг бидний нөгөө суралцсан онол дээр сурдаг хүүхдийг биеэр нь сургах онол гэдэг зүйлд гарсан байхгүй юу. Тэгээ бид нар ерөөсөө бүх биеийн хөдөлгөөнгөө суулгаж агаад хүүхдийг зөвхөн маш томоотой одоо бүр бие эцэг сууж агаад ингэж сууж байгаа сурах юм бол хүүхэд анхаарал төвлөрөл ингэж маш олон жил бодож ирсэн чинь сүүлийн жилүүдэд суралцсан онолоор юу гэсэн бэ гэхээр хүний бие организмын хөдөлгөөн тархиндаа өргөж нөлөөлж яадаг, өдөртөө хөдөлдөг хүүхдийн тархин дагаад хөдөлж яадаг. Тархи хөдөлж байгаа бол давхраас биеийн хөдөлгөж тэр ирч хүчийг зөв гаргаж иж энэ эрүүл хөгжил явагдана гэж үздэг болсон. Тэгээ энэ биеийн хөдөлгөөнөөр суралцсан онлын нэг одоо онцлог нь гэх юм бол хүүхдийг аливаа зүйлийг одоо хийсвэрлэхээс өмнө биеэр нь үйлдвэрлэчихээ. За чи энийг 10 удаа тойр гэд ингээд бичлэг үзүүлэх биш өөрөөр нэг удаа тойруулчих тийм ээ. Одоо ядарч ийн амьсгаа нь ямар байна гэд хоёр дахь тойрог дээр нь амьсгаагаа аваарай, амьсгаагаа ингэж гаргаарай гэдгийг нь заах гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр яг энэ онл таны арга зүйтэй яг таарж байна. Тэгээд нөө биерээ ихэд одоо тэр ч юм бол монголчуудад бид нар зөндөр зүрцэцэг үрж хийж чадна гэж хэлцэг үрж чадна. Яг л нөгөө биер хийснээр 1000 үзгээр тий сонсохоор нэг үзснээр нүдэрэ харагддаг чинь. Тэгэл яг энэ татагдал энэ. Хүүхдэд нөгөө ингэж энэ хугацаанд хүүхдэд дүн тавих уу? Энэ хугацаанд дүн ер нь бол ингэн заяа. Дүн тавьдаг бид нар. Амаараа дандаа тавьдаг. Тэрийг мэддэггүй тавьж байгаа байхгүй юу? Дөнгөө олгоцсон ингээд одоо боловсролын систем 1-2 дугаар анги хүүхдээ дөнгөө 3 дугаар ангиас нь эхэлж штэ. Гэхдээ бид нар үнэлгээ байдаг байхгүй юу? Тэгээд үнэлгээ байхдаа ингээд худлаа магтаж ерөөсө болтгүй. Үнэхээр чадахгүй байхад миний хөөхөн шүү чи мундаг шүү гэд хэлэхээр тэр худлаа сонсохдоо 6 настай хүртэл ойлгодог.
Тэгээд яг нэг гацаал нөгөөч ингээл айгүй твдэл багш өмнө ч гэсэн үнэхээр твж байгаа. Хэдийгээр багш тайван байлгасан ч гэсэн твдэл ээж аавдаа ч гэсэн одоо уншиж сурж байгаа. Тэгээ нэг гоё онцтой үг болол хэлчихнэ. Тэгээ нэг үнэлгийн аман үнэлгээ чинь чөлөөтэй байдаг болоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мундаг гэдэг үг ганцхан биш. Өстой болж ийн. Тэгэл болоо. Өнөөдөр тэр хүүхдийн үнэлгээ нөгөө сайн хүүхдүүд байгаа шүү дээ. Угаасаа ингээд багшд өөрөө ч ингээд би даан сурах хүүхдүүд одоо цагт аягүй их болцсон. Бидний ажил аягүй гоё болцсон. Яг л бид нар одоо ч аягүй нөгөө сүүлийн үеийн хүүхдүүд, кристалл хүүхдүүд одоо ингээд их ухаантай хүүхдүүд төрүүлээд тийм хүүхдүүдэд зааж байгаа үнэндээ баяртай байгаа. 36 жилийн өмнө зааж байсан биш шал өөр. Үнэхээр ойлгохгүй хоёрын таг заагаад байлаа. Тэрэн дээр бас нэг асуулт байна. Одоо багангийн багш нарт надад холбогддог, эцэг эхүүд асуудаг. Энэ маань үнэхээр удаан гэдэг. Нөгөө 6 настай хүүхдэд өсөг заагаад арай л удаан байна. Тэгэхээр таны хувьд удаан хүүхэд гэж хэм бэ? Үнэхээр хүүхэд удаан байвал бид нэр тэр хүүхэд заавал хурдан байх шаардлагатай юм. Ерөнхийдөө бол нөгөө хитрхи нөгөө нэг хувийн өөрх нь онцлог байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд нөгөө бас багш нь ч нөгөө судлаач байдаг, ажиглагч байдаг, ээж аав нь бас ажигладаг. Эргээд ингээд багштай ярьж байгаа, харьцаж байгаас ахуулаад ээж аавын бас нэг темперамент нь харагдаж шүү дээ. Тэгээ хүүхд тэрнтэйгээ төстэй гэдэг нь бол хамгийн дунд олж харах ёстой. Тэгээд яг одоо эднийх нь ийм юм чинь гэж бас болохгүй. Орчин үедээ тааруулна. Тэрийг яг нэг хурдан болгохын тулд би түрүү дагуул унших гэдэг шүү дээ. Тэр ч маш чухал арга. Ер нь бол за тэрийг ер нь бол нөгөө 93 дугаар сургууль дээр бол үнэхээр сурч авсандаа баяртай байдаг. Яг гэхдээ зэрэг дагуулаад ингэ цээжж уншуулад. Тэгээд нөгөө ээж нь хүүхдэд дагуулаад уншуулад байдаг. Тэгээд найзтай нь хоршуулна. Заавал нөгөө ангиар нь уншуулад шүү дээ. Одоо ингэ ангиар нь уншуулахдаа зэрэг ингэ яг нөгөө майн үсэг хэлж байгаа юм шиг уншаад ингэ бүр чихэнд нь хоногшуулж байгаа байхгүй. Тэгээд одоо ч гэсэн нөгөө англи сурахад эхлээд нэ хоногшуул гэдэг байгаа шүү дээ. Сонсгол сур Монгол ч гэсэн адилхан байхгүй. Яг нөгөө хоногшуулаад сурчаад тэгээд ангиараа уншлаа дараа нь найзтайгаа унших уу дандаа ангиараа уншихад байгаа шүү дээ. Уйтгарч шүү дээ. Тэгэхээр өнөөдөр найзтайгаа унших уу чи өнөөдөр ануутаа нэг уншаад үзэх үү. Нэр манай хин нэр манай амархан чинь чанга дуутай юм чи амархан давилаа нэг уншаад үзгүй ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө хүүхдэд тэр үед нь багшийн менежмент хэрэгтэй л дээ. Одоо хөөхөн гэдэг нэг багш өөрийнхөө нэг юу гаргаад нэг хүүхдийг нөгөө урдууш чи урдуун унш гэдэг үгийг л хэлээр зайлсах хэрэг. Тэр чинь угаасаа өөрийнхөө шаардж байгаа нэг тэр үгийг хэлэхгүй байхгүй юу. Тэгээ ээж аав нь хүүхдээ хурдан болгох гэд магадгүй хэлээ явуулдаг. Би ч хэлж лээсэн. Биш байхгүй. Тэр ээж аав ч гэсэн яахын тэр хүүхдийг ямар хурдан уншуулах гэж байгаа гэд тэр зүгээр ингээд айжмаар баг дадлаар тэгээд нөгөө дагуул уншуулад байна шүү дээ. Тэгээд нэг гоё юм юу аахгүй юу. Нөгөө цэцэрлэгийн боловсролд ямар хэрэгтэй байдгийг сая багш настай нэг ковидын үед нэгдүгээр анги авахтаа ойлгосон. За ковидын дараа нэгдүгээр ямар гэхдээ би бүр нөгөө нэг сургууль дээр биш нөгөө хувийнхаа өөрхийн юм дээр авчаад 10 хүн хүүхдтэй шүү дээ. Бүр яг ойлгочихсон. Бүр яг харж байхдаа уйлсан үнэхээр яна би энэ 10 хүүхдийг уншиж чадахгүй юм байна. Одоо яана юу гэдэг. Тэгсэн чинь цэцэрлэгийн боловсролд би үнэлгэлтэй. Гэхдээ бүр үнэлсэн. Цэцэрлэгээс чинь зөндөө дуушуулах сурцсан. Зөндөө гарын эзэлтэй болсон. Тэр гарын эзэлтэй тэгсэн чинь тэр 10 хүүхд дотор бараг л памперснаас салах хүүхд байсан. Тэгэхээр чинь тэр чинь цэцэрлэгийн багш гаргачт юм бэ. Цэцэрлэгийн багш нар дуушуулгын заагаад өгсөн. Тэгэхээр бид нэг уншиж сурах гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ цэцэрлэгтээ уншаад сурсан шүлгийн чийжлүүлчихдэг байхгүй юу? Одоо яг цэцэрлэг дээр юм багш нарын заасан хурдан шүү дээ. Тэгээд одоо бид нар ч гэсэн ингээд санаж байгаад хүүхэд байхад нөгөө цэцэрлэгт орохоос өмнө унах шүлгийг чийжсэн байдаг шүү дээ. Тэгмэд ингээд багш заагаад нэг цагаан толгой номны яг ардтал дээр байдаг байсан. Тэгээд нэг цагаан толгойн наадан дээр унах урт сайхан зоотой, уушин сайхан ташаатай нөгөө нэг мэддэг үгээ уншихаар чи нөгөө хүүхд чинь уншиж чадахгүй байсан хүүхд өөрөө уншиж байгаа. Тийм үр толгоондоо уншингаа давхар хараад энэ хоёрыг чинь наагаад нь штэ тийм байна. Тэгээд нэг удаан өгч болно. Тэгэхээр сөбийн боловсрол дээр үзэж байгаа дуу шүлгийг эргээд багаан дээрээ давтаж уншуулах, давтуулах. Тэрийг нүдээр нь харуулад уншилтан дээр нь тэрийг яаж байгаа юм бэ? Тэгвэл бас ингэж болох юм байна. Эцэг эхчүүдэд зөвлөхөд хэрвээ одоо танаа хүүхдийн цэцэрлэг дээр гой шүлэг дуу цээжлүүлсэн байвал сайн бичиж аваад дууны үгнүүд манай цэцэрлэгчид хевлээд өгдөг хадгалж агаад нэгдүгээр ангид орохт нь тэдний нөгөөд уншуулчих нь шүү дээ тий. Шин санаа багш нар сонсож байгаа. Манай багын багш нар бас яг энийг яагаад аваад. Тэгээд багш нар яг энэ дээр мааман ашиг гэдэг зүгээр би энийг яах юм биш шүү. Зүгээр ингээд мааман ашиг ингэ уншиж сурахт нь оруулцаа. Тэгэхээр энийг ч нөгөө эцэг их бол мэдж байгаа шүү дээ. Мааман ашиг дуухан ингэ дуулцаа. Тэгээ одоо энийг ингээд 35 үсэг үзсний дараа энийг нөгөө хүүхэд чинь ингээд дагуулад унших амар баярлдаг. Мааман ашиг манад хоёул тоглоё гэд магадгүй яа усгээ тогтоогоогүй байсан тоглоё гэдэг нь хэлэн уншиж байгаа байж шүү дээ тий. Тэгэхээр яг энэ бол механик гэхээс илүү айгүй байгалийн аргаар уншиж сургаж байгаа. Сурсан дээр нь татаад гэсэн үг ерөөс. Сурсан сурцыг ашиглаад бай өөрөөр хэлбэл. Тэгээд өөрийнхөө ажлыг одоо багш хүн биш үү бид нар ингээд сургаж байгаа баг юм биш. Эцэг ихтэй хамтарчвал өөрийнхөө ажлыг 25% хөнгөлж байгаа.
эцэгээр хэлгээд шүү дээ. Тэгээ эцэгийн сургаад шүү дээ. Тэгээ эцэгчүүд аюул дуртай нөгөө эцгийн оролт. Дэвтрээ бариад түрээд. Яадаг бол нөгөө мэдээлэл сонсоод одоо тэдэн дүүрэг хураалгаж шүү тийм шүү. Манай анги маргааш анги цэвэрлэгээтэй эвдэл биш байхгүй. Тэр чинь хамгийн сүүлд бусад гэдэг эцгийн дараа хурлын сүлд нь очдог байхгүй. Тэр эцгийн хурлын эхэнд хамгийн чухал зүйл бол багангийн хүүхдэд дэмжих арга зүйн зааж өгөөд дэмжих одоо тэгээ нэг сүүлийн 5 минутанд ингэ шүү тэгээ шүү гэсэн. За тэрийг бид нар бол мессенжерч явуулчих болно шүү дээ. Одоо цагт тийм байна. Гой санаа. Та түрүү хэлжсэн ковидын үеийн хүүхдүүдэд заахад уйлахаа шахсан гэдэг. Тэгэхээр одоо яг над дээр орж ирж байгаа эцэгчүүдийн асуулт манай хүүхд анхаарал төвлөрөлтгүй гинэ. Анхаарал нь төвлөрөхгүй байна гинэ гэдэг чинь танд бас юм ажиглагдаж байна уу? Анхаарал төвлөрдөггүй хэд хөдөлгөөнтэй хүүхдүүдэд та яаж уншиж сургадаг вэ? Тэр хүүхдүүд маань суугаад уншихыг сонирхдаг байгаа шүү дээ. Сонирхолтой. За яагаад сонирхолтой гэж хэлж байгаа гэхээр юу тэр нь дуртай байна гэх нь олж харах байхгүй. Тэр хүчин тоглох дуртай. Одоо ялангуяа одоо нөгөө багш нь ингэж харсан. Бид нар ингээд нөгөө хүүхдийг оншилчих гээд байдаг байхгүй юу? Одоо нөгөө үнэлгээнд оруулах гээд шүү дээ. Энэ тааруу энэ эцэгчүүд нь биднээс тийм хүсэж идэв. Багшийг тийм болгоод байгаа байхгүй юу? Манай хүүхд ямар байна гэд 9 сарын 1-нд хүүхдээ өгчөөд манай хүүхд ямар байна гэж асуудаг байхгүй юу? Тэгэхэд би тэгдгийг өнөөдрийн үнэлгээ өнөөдөр үнэхээр сайн байсан. Өнөөдөр тийм байсан гэж яг өнөөдрийн үнэлгээ. 7 хоногийн дараах үнэлгээ өөр. Магадгүй би тэр хүүхдийг 5 дугаар анги төгсөхт нь 5 дугаар ангийн үнэлгээ 1-р ангийн үнэлгээ өөр байхгүй юу? Гэхдээ тэр үнэлгээг хүүхдийн дэргэд ярилцахгүй. Хүүхдэд дараа зогсоочод дээгүүр нь хоёулаа хүүхдээ муулахгүй гэсэн үг байхгүй юу? Хүүхдээ сонсдог, мэддэг. Тэгээ багш намайг удаан гэсэнгээд тэр хүүхд өөрөө удаан болчихдог. Яг миний үгээс сонс. Тэгээ бидний ажлын нэг аюултай ч гэдэг юм уу, хариуцлагатай байх гол зүйл бол бид нар эцэг эхчүүд өөрийнхөө хүүхдээ өөрөө оншилдгүй багшаараа онцлуулдаг. Тэгээ магадгүй тэр багш тухайн хүүхдэд нэг өдрийн үнэлгээ өгөх гэдэг чинь тэр өдөр яагаад ч юм бэ биений үүдээ зайлуулах солбоогоос уусан багт танаа хүүхд солбогор удаа айгүй итгэхгүй гэж хэлчихдэг. Тэгэхээр ээж аав тэр комментиг хүүхдэд хэлээл идэг. Тийм чи юм гэж багш чинь тэгсэн. Тэгээ бидний үнд айгүй итгэдэг байхгүй юу? Багш чинь тэгсэн яадаг бол багш чинь. Тэгээ бидний сайн коммент хүүхдийг насан туршид нь авчдаг. Хувирг чи санаж байна уу? Хувирг. Тий тэрэн дээр бичсэн үгийг бол өстө нэг багш нартай зориулж хэлэхдээ үстэ маш бодолтой. Худлаа бичиж байгаа юм биш. Худлаа магтчихлахгүй. Бодит гэхдээ яг үннийг бичихгүй бол энэ хүүхэд сайн боловч удаан. Тэгээ магтаад ард нь натчихдаг. Тэр дараагийн багш за энэ маань чадах юм байна. Гэхдээ жоохон удаан юм байна гэж ойлгочих нь шүү дээ. Тий. Манад боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгээс судалгаа хийсэн байлээ. Тэгээ манай баг сургуулийн онцлог бол нэг сурагч нэг багштайгаа олон жил хамт байдаг. Тэгээ энэ судалгааны үр дүн юу гэж гарсан бэ гэхээр ялцчгүй багангийн багш нарын хүүхдэд гаргаж байгаа хандлага тухайн хүүхдийн өөрийнхөө үнэлэмжинд нөлөөлдөг. Тэгээ заримдаа бид нар бас мэдлгүйгээр эцэг эхчүүд бид нар ч тэр багш нар ч тэр хүүхэд тэрийг сонсож тэрөөр өөрийгөө тодорхойлж байгаа гэдгийг мартаад хажууд нь бас их хамаагүй зүйлс ярьж байгаа талтай юм билээ. Тэгэхээр та энэ тал дээр багш нартаа бас ямар зөвлөгөө өгөх вэ? Багш хандлага тий. Харин тийм багш нь сая яг хэлээдсэн багш хандлага бид нараас хамгийн шалтгаалж байна шүү. Нэг нь л бид чинь тийм эрх мэдтэй гоё хүмүүс ахна шүү дээ. Гоё ажил хийдэг, гэгээлэг. Тэгээд маш их шалтгаалдаг. Одоо тэгээд мэдээж бас нэг дандаа ингээд юу яаж байгаа гэдэг нэг гоё ингээд сурах гэд амархан гэж яриад байж бас болохгүй. Мэдээж бодит амьдрал дээр үнэхээр ингээд нэг хэцүү одоо хэдийгээр одоо нэг хүмүүс сэргэлэн сайхан болсон ч гэсэн тэр сэргэлийн одоо чи түрүү ярьсан ирч хүч яг багш нэрийг бодож яв тий. Тэр ирч хүчийг хаана гаргах вэ гэдэг асуудал байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр бүх зургийн хэрэг зургатаа сайн бол яг зургийг дагуулад гаргадаг. Тэгэхээр тэр хандлага би юун дээр хүчээд нэрэхээр тэр хүүхдийн хандлагыг зургийн хичээл дээр акцент өгөх гэдэг байгаа байхгүй юу. Маш гоё зурдаг. Үнэхээр шуу гоё зурдаг. Шууны сүүлийг чи гоё гаргадаг. Тэгсэн чинь нөгөө бичгэн дээр ирсэн чинь нөгөө хүүхд уус гэвч чадахгүй. Би зүгээр яг энэ үед ингэж надад бодож байна. Тэгэхээр би чиний шууны сүүлийг их гоё зурж байсан. Багш нь харсан. Тэгвэл уусгч чинь шууны сүүл юм бэ штэ гэж ингээл хэлчихээр бичиг рүү ороод иж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө бичгийг засгаад зөв багш нь өөрөө ягаад хандлага хэлгээд нөгөө муухай бичгтэй гэсэн оншиг бас бид нар тавьчихдаг. Сайн толгой сайтай. Муухай бичгтэй. Өдөр болгон эцэгхийн хуралд эрг болгонд нөгөө үгийг нь хэлдэг. Тэгээд тийм л юм бол яаж засах вэ гэдэг асуудал гарч ирж штэ. Эцэгчүүд бас биднээс асууна. Багш манай хүүхд муухай бичгтэй өгөн ингээд дажгүй ингээд явж байгаа байхгүй гэх. Эсвэл манай хүүхд ингээд гоё бичдэг. Удаан ингээд нөгөө түүнийг шиг янз бүрийн коммент. Тэр тохиолдолд яах вэ гэдэг зэрэг нь юу яж байгаа байхгүй. Бичгийг бол багаар засна. Өнөөдөр ганцхан би сая ярьсан уусган дээр л чи уусгээл засчих. Тэгтэл бичиг 10% засарч. Маргааш нь би В рүү орно, нөгөөдөр нь би Т рүү орно. Тонтыг бичих чинь дээдлийн ингэж үчээд муухай чигээрээ татчих. Тэгэл бичих засарч.
Ер нь бол ганц. Тэгээд тоогчсон ялгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг нь тогтцсон нөгөө хөвшлийг багаар цэцлэгчлэх гэдэг. Тэгээ хүүхд засгад жамрахаа. Тэгэхгүй чи өнөөдөр гоё хөвчнгээд 10 мөр хөвчөлчээд гэртээ нөгөө багшийн санаа бол зөв л дөө. Гоё хөвчлээ гэртээ дахиад нэг нүр өгөх гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө хөвч залгаж байгаа байхгүй. Гоё хөвчгээ анхаарахгүй шүү дээ. Дүүргэлт чанаргүй. Тийм. Нөгөө эргээд нөгөө ажилдаа бүр залхаад хүүхэд маань тэрийг нэг юм асуулт гарч ирсэн байхгүй юу? Боловсролчлаачдын хувьд би хүүхдийн бичиг гоё байх ёстой юм, муухай байх ёстой юу гэдэг дээр үгүй одоо аль нь ч байх уу гэж бодог. Гэхдээ бас нөгөө талаараа бид нар тэр хүүхэд үнэхээр зөвхөн бичиж чадна. А тэр нь хит их шахалт дарамт олгоод бүр их ачаал болонгод нөгөө хүүхэд эргээд эцэг их маань ер нь одоо ямар хэлбэртэй бичсэн, ямар хамаа бахтай, юу сурах нь чухал гэдэг те. Гэхдээ хүүхэд маань бас нэгэнд бичиж сурж байгаа гэх зөв тэгээр бичиж сурцсан байхад ирээдүйд өөрт нь ч хэрэгтэй тийм ээ. Тэгээд зэгцрээд ирдэг байхгүй юу? Биччихэн зэгцрээд ирэхээр урамшаад ирдэг байхгүй юу? Бас айгуугаа ингээ тооны хичээлийг ингээ зэгцтэй бичгтэй зэрэг нөгөө багш нь ингээ дөрвөнгийн бал аваад ирдэг байхгүй. Тэгээ дөрвөнгийн балыг болохдоо өөр юу ч хэрэглэхгүй. Зүгээр зэгцтэй тэгээ тэмдэглэгийн газар тэмдэглэлүүд хийгээ явчихаа нөгөө төвтрээ дахин эргүүлээд сурах уран бас ордог. Би харж байсан юм байна таны ингээд хүүхэд жоохон тоогоо буруу бичсэн баг та нэг жоохон үзүүр хэсгийн нэг юм чүт гэд өөрөнгөөр нөгөө цэнхрээр бичсэн хүүхдээр та нэг ингээд нэг маш жижигхэн засвар хийсэн байхад хүүхэд тэр хүүхдэдний хүн дээр тусахгүй энэ жоохон ингийн биш үү гэж хүрхээр юм байлээ. Гоё хайр тийм. Тэгээ энэ дээр бас уншиж сурахтай холбоотой би Америкт яг миний нэг хичээл дээр Америк өөрөө 4-р анги гэхэд хүүхдүүдийн 3 хүүхдүүдийн нэг нь уншилтын хоцрогдолтой гэж гарсан байсан судалгаагаар. Тэгээ би айгуу гайхаад энэ одоо мундаг том орны улс яагаад унших чадвараараа юм хоцрогдолтой байд юм бол гайхаад. Тэгээ Монголд ирээ саяхан PISA 2022 он шалгалтын үр дүнг 23 оны 12 сард задлаад танилцуулаад задлах жоох. Тэгээ тэн дээр манай 15 настай хүүхдүүдийн ерөөхдөө 5 хүүхдүүд минь нэг нь л билүү дээ ингээ стандарт хангасан хэмжээнд уншиж байна. Ер нь бол унших чадвар гэдэг нь зөвхөн энэ юмыг энэ юм байна гэж уншихш тэрний цаа дутах санааг ойлгоод тэрнтэй холбоотой асуултанд хариулж чадах чадрыг бид нар хэлж байгаа шүү дээ. Тэ одоо том болоод литераси буюу уншин ойлгох чадвар. Тэгэхээр энэ дээр 15 насн дээр гарч байгаа хоцрогдол чинь яг үндэ бид нар нөгөө 6-7 настайд нь багт нь 100% те хангалттай сайн дэмжиж чадаагүй ч юм уу эсвэл тухайн хүүхдээ өөртөө ихтгэлт нь нөлөөлчихсөн магадгүй тухайн хүүхдээ нөгөө олон хүүхдээ ангид маань нэг нь хоцорсон за аав ээж асран хамгаалагчийн оролцоо байхгүй хүүхдүүд гэж байгаа нийгэмд тийм ээ хүссэн үсээгүй юм хүүхдүүд тэгээд бас бид нар нөгөө зарим багш нартаа зөвлөхөд аль болох нөгөө хин мэн илүү гэртээ дэмжлэгтэй байна хин мэн гэртээ дэмжлэггүй байгаа вэ гэдгээ сайн бодолцоод зарим нэг хүүхдэд арай илүү анхаарлаа хандуулад те яг тэр хүүхдүүд хоцроод эхлэхэд эргэл манай боловсролын чанарт нийгмийн хөгжилд нөлөөлөд ирдэг. Тэгээ яг Америкт бас тэр одоо унших чадварыг судалж байхад Скарборогийн олс гээд тэр бол одоо хүүхдийн унших чадварыг 2 бүлэгт хуваагаад нэг бүлэгтээ 3 чадвар, нөгөө бүлэгтээ 5 чадвар байгаа. Тэгээ энэ талаар би мэдээллийг илүү бичгээр оруулчих. Сонсогчд маань амар бах. Тэгээ энэ ингээд 8 өөр чадварын хүүхдүүдийг 6 настайд нь үнэлэхээр зарим хүүхдийн 2 чадвар нь хоцрогдолтой гараад зарим хүүхдүүдийн бүр 4 чадвар нь хоцрогдолтой ч юм уу ингээд өөр байдаг. Энээс хамаараа тухайн хүүхдүүдийн үх даалгавар нь янз янз гэдэг юм байна л да. Тэгээ яг тийм хүүхдийн унших чадварын хоцрогдол хаана байгааг нь илрүүлээд тэрнэн зариусан даалгавар хийдэг тийм аппликейшн манай нэг одоо ангийн охин яг хөгжүүлж ирсэн. Тэр эргээд бас монголчууд маань ч гэсэн хүүхэд уншихад яг ямар хүчин зүйлс нөлөөлөд байна уу? Юуг нь хаагуурын дэмжих вэ гэдгээ бас сайн судлаад гаргаад ирчүүл хүүхдүүдийг бид нар хит их даалгавраар тий эсвэл багшд маш их ачаал өгч, эцэг ихт хит их ачаал өгч уншиж сурахаа шаардлагагүй болчих юм шиг бас одоо найдвар төрөөд байгаа. Тийм үү. Тийм бас ууслаар гоё мэдээлэл сонслоо. Содон мэс юм сонслоо гэдэг чинь. Одоо би танаас асуух асуулт одоо хүмүүсийн дунд маш том асуулт. Минутын уншлага. За энэ бол одоо манай бага ангийн эцэгчүүдийн хувьд бол толгойн өвчин минутанд тэтгэвгүй уншлаа гэж загнуулаад ороод ирлээ. Багштай бит хоёр загнуулчлаа гэд ингээд суудаг. Тэгэхээр яг минутын уншлага хэр хэрэгтэй юм? Яаж ашиглавал зүг болох юм бэ? Бас тэгээ ерөн цааштай минутын уншлага биднэрт хэрэгтэй юу хэрэг? Таны бодол юу вэ? Систем миний бодол шүү. Тийм минутын уншлага тэгээд авсаар ирсэн авч явдаг байсан тий. Боловсролын тэгээ яг хаа мэдээж юмд 2 тал байгаа. Тэгээ одоо бол мэдээж сул талын их олноор хардаг болсон. Хуучин бол даваа талын их хардаг байсан. Тэгээ эндээс харахтаа зэрэг нь бол инхийн ингэж бодогдсон надад. Одоо ч гэсэн би хүүхд сургаад уншуулаад сургаж явж байгаа хүн шүү дээ тийм ээ. Тэгтээ зэрэг нь бол за яг 90-ад оны боловсролын үед бол зөвхөн бид нар минутын уншлага зүгээр туучин уншуулад ангийнхаа бүх хүүхдийг яг минутын уншлагаар юу ятг гэсэн.
гаргадаг байсан. Одоо жишээлбэл нэгдүгээр ангид хамгийн дээд хүүхд 25% унших хэрэгтэй. Доотлын хүүхд нь бол 15% уншсан багт уншаа сургацсан гэж үзсэн. Ер нь бол баргалж багшийн ажлын үнэлгээч мөн тэр тухайн ингээд бүх хүүхдийн 40 хүүхдийн чинь доор гараад ирж хөлн тэгэл эргүүлээд хүүхдийн тоон хуваагаад тэр ангид нэг 25 хүрчээл багшийг сайн сургаж яах гээл сурж байгаадаач баярлалаа тэг явдаг байсан. За энэ дээр бид нарт ямар алдаа гарсан бэ гэхдээ зэрэг хүүхдийн сая яг чиний яриад гарсан ойлгохгүй шил уншдаг. Ерөөс алдахгүй уншдаг. Алдахгүй уншиж яаж болж байгаа нөхөр хүүхдүүд ерөнхийдөө төгсгөлийг нэг алдах гэдэг штэ. Сан гэж бол даг гэж хэлээ те. Жиг бол байгаад энэ төр гэж унших гэдэг те. Тэдрийг бол алдааг болчдөг. За тэгэхээр тэр сайн тал байна та тий бас нэг ажиж тэгээд нэг ойлгохгүй байна гэд тэгэнгүүт бид нар саяны миний ярьж байгаа процессыг би нэг 90 оноос багш болсон учраас 90 оны үед явж байсан. 2000 оны үед яваад ирсэн бид нар ч гэсэн одоо ингээд боловсролын хөгжилд ороод ирж байгаа шүү дээ. Сайн дураараа өөрсдөө ингээд идэвхтэй байх юм бол за манай чи идэвхтэй юмуд ингээд ороод ингээд түрээлдэлтэй. Хүү энийг чи яриулах хэрэгтэй юм байна гэд нэг дүнлэгийг нь яриулна гэд оролдоод ирж байгаа байхгүй. Өссөн зүйл ярина. Тэгсэн чи ямар юм харсан гэхээр хамгийн аимшигтай юм юу байсан гэхээр бид нар нөгөө ангийг шалгахтаа хүүхдүүдийг шалгахтаа багш нар нэг яг нэг ийм сонссон. Хаанаас сонсноо одоо ерөөсөө санахгүй. Ийм сонсчихсан байхгүй юу яагаад. Юу яагаад. Хэдэн үг унших нь хамаа авахгүй те. Одоо тэр 240 үг уншижсэн. Гэт нөгөө одоо рекорд болох юм л Монгол хүүхдийн рекорд болох юм. Тийм. Тэгээд би өөрөө уншиж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь би ч одоо бас гайгүй уншихгүй бодох гэдэг чинь өөрөө зүгээр шалгаж одоо хинч яхаагүй би тэргүүл өөр. Тэгэхээр би өөрөө 160-ыг л уншижсэн. Тэгээд 160-ыг уншаад тань сэдвээсээ болохоор ярих мэдээж ингээд ойлгоцсон байгаа шүү дээ. Бид нар ч уран зохиолын ном уншиж харьцангуй бид нар ч уран зохиолын ном уншдаг үеийн хүмүүс юм чинь уншдаг хүний үед сонирхолтой хүний үед бол өөр байгаа шүү дээ. Тэгээд эцэгчүүдийн дунд би нэг тийм эцэгчүүдийг ажилтдаг л да ер нь тэмцээн явуулаад эцэгчүүдийг минутын уншуулсан. Ямар ч эцэг их заяа одоо боловсролын төвшин янз бүр байгаа шүү дээ. Тэр чинь одоо мэдээж одоо эсвэл бүр том боловсролын өнгө хэлчихэ. Тэгэхэд тэгч хүүхдийн хүрдэг хүн байдаггүй. Хүрдэг хүн байхгүй. Хүүхд 240 хүрдэг. Тэгээд эндээс юу харагдсан бэ гэдэг зэрэг ойлгох чадваргүй болгочихж байгаа юм. Хурдтай болгосон ойлгох чадваргүй. За тэгээ ойлгох чадвартай болгоё гэбисээ ярих гэсэн шүү дээ. Тэгсэн чинь хамгийн нөгөө миний ярих гэсэн аюултай юм. Дандаа төвөр үйлдвэрээр уншуулдаг. Одоо манай мэрэгжлийн багш нар минь холимоггүй өөрөөр агуулгатай сэдвүүд цас орлоо. Үнийг чоноор гүйж байна. Нөгөөдөгтөө заавал хүндэг оруулна заяа. Холилдон гүйж ин ч гэдэг юм. Одоо юу гэдгийг тэр хоёр одоо тийм жагсаад явж байна. Одоо нөө цээжчгэн дээр алдаг үгнүүдийг ингэ түүгээд оруулж байгаа байхгүй юу. Тэрс бид нар хамгийн том алдаа. Одоо тэгж байгаа багш нар ястаа даруухан зогсоох хэрэгтэй. Тэгвэл унших сэдв ямар тодорхой. Одоо нэг цээжч гэсэн адилхан нэг сэдвийн дор байх хэрэгтэй. Хавар гэсэн бол хавраад бич. Тэ хэдийд хавар болдгийг хавар цэцэг ургадаг хавар хүмүүс дулаардаг гэдэг хавар гэдэг үг олон орж ийн хүүхдэд унших дэмтэй. Нэр нь тэгээ бас нэг тавтан уншилт аягүй сайн байдаг байхгүй юу. Тэгээ дараа нь юу гэдгийг найз гэсэн сэдвээр бол найзын тухай л гэж. Тэгэхгүй бид нар ингээд түүр үйлдвэр гэсэн чинь тэгэж явъя, ингэж явъя, тэгэж яваа төвгээ тхий энэ төр гэдэг яата өгнүүд ингээд цуглуулад бөөгнүүлээд өөрөө ч уншиж чадахгүй ээдрээцсэн өгнүүдээ багшийн сургууль багшлах жоо хүн болгоноос авдаг. Багшийн сургууль болгоо бидний хамгийн хүнчиж яг тэр сэдвээр хүүхдүүд авдаг. Тийм тэгээд сургууль чадварч багш болох гэж байгаа хүнээс авдаг сэдвэр эргээд бид нар 6 настай хүүхдүүд 6 настаас аваад гэж байгаа байхгүй. Тэгээд ойлгохгүй хүүхд. Тэс төр өгүүлбэрч яаж ярих юм бэ? Бид нар ч ярьж чадахгүй шүү дээ. Саяны миний хэлсэн миний 3 өгүүлбэрийг яарад хэлчлээ дээ. Яарад тэгэхэд одоо тэрийг ч гэсэн эргүүлээд хэлэх хэцүү байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө сэдвээ яар гэдгийг сүүлд нь бид нар ухаараад 2000-аас одоо юу гэдэг 2010-ад оны үед яасан гэхдээ зэрэг сэдв өгдөг болсон. За нэг гоё. Тэгээ одоо гоё нөгөө юунууд ухаалаг өгүүлбэрүүд гардаг боллоо шүү дээ. Бид нар хүүхдээ уншиж өгөхгүй сургамжид өгүүлбэрүүд тэрийг болохоор хүүхдэд ярьчаад идэг байхгүй. Аргагүй шүү дээ. Тэр чинь үйл явдалтай. Тэр хоёр жимсэнд яваа тэгж яваад ингээд тэгж алдсан байхгүй. Би бас яг нөгөө сэдвийн сонголт ямар байдаг талаар судалж ирсэн байхгүй юу. Хүүхдийн уншиж байгаа сэдв агуулга яг тэр би нөгөө кодинг хичээл заах гээд кодинг хичээл заахын тулд хүүхдэд маш их сонирхлын татахгүй бол хүүхдэд нөгөө тооны хичээл ч юм уу хүнд хичээл гэдээ маш их ойлгоцсон байдаг. Тэгээд би нэг хичээл дээр яг юм сансар окторгуутай холбоотой хичээл хийгээд гариг иргэсийг хөдөлгөөд одоо сансрын үлэг нисгээд тэг хичээл хагаад төгсгөлт яг нөгөө сансрын нисгэж хаа сайн яваад ирүүгээ дуугтуулаад тэг гэртээ хараад үзээрэй гэсэн чи дараа нь манай нэг ээж аав буцаж ирээд оройжин гол нэг дуу сонссон. Тэгээ бид нар нөгөө гэртээ гурагчаа гоё түүхийг хамтдаа ярилцаж үзлээ баг мартсан биз дээ. Хүүхэд байхад энэ чинь айгүй гоё маш гоё сэдв байсан. Бид нар ингээд бүр энэ дууг мартчихж энэ хүнийхээ түүхийг мартчихж гэж ярьжсэн. Тэр нөгөө агуулга хүүхдэд нөгөө 6-7 настай хүүхдэд хичээл заахт чинь сансар окторгууд энэ заавар үлэг гүрвлүүд тэгээ өөр амтан
хүүхдийн дуртай төсөөллийг нь ашиглаад заачаар хүүхдэд маш хурдан сурдаг гэдгийг яг би бол цэвэр практикаас ойлгоод тэгээ хүүхдүүдийнхаа дуртай юм айгүйх асуудаг болоод чи юу дуртай, чи хэн дуртай. Тэгээд манай нөгөө код бичээд хамгийн гоё юм дүрээ өөрөө сонгож болдог. Тэгээд жишээ нь динозавр дуртай хүүхдийн завраа оруулчих. Одоо ингээд тортын дуртай хүүхдээ бол торт оруулчих гэдэг. Тэгээд тоглоомын гол дүр хүссэн юм байхаар хүүхэд тэрэнд бүр ингэж донтож хичээлдэг. Мэдж авлаа шин. Тэгээд бас нэг сонирхолтой юм болсон. Бид нар ингээд боловсрол судлаач найзуудаараа ярьж хахад энэ хүүхдийн сэдв амьдралаас нэг хол байгаад байна. Тэгээ одоо ингээд 6 настай хүүхэд дөнгөж одоо за яг хотын хүүхэд байлаа гэж үдээ те. Сургуулийн ширээний хойно суугаад унших сэдвийг ярихад бол одоо жоохон ойлгомжгүй байна те. Энэ малаж хуугаас холтцсон хүүхдүүд тэн дээр та юу н ямар одоо энэ юу н Монгол соёлоо бид нар алдмааргүй байна. Уламжлалаа тиймэр байна. Хүүхдүүдэд замаар байна. Гэхдээ дөнгөж уншиж сурч байгаа хүүхдүүдийн агуулга ямар байвал таны бодлоор хамгийн зөвхөн. Багш нь яг наадах чи яагаад одоо нэг сурагчиг одоо нэгдүгээр ангийн цагаан толгой ном чи монгол хэл гэдэг номоор гардаг болсон. Тэгээд тэрэн дээр ч гэсэн одоо бид нар ингээд бас ажиллаж байсан. Тэгээд ингээд харахтаа зэрэг үгийн сонголтууд маань одоо ингээд солиодох хэрэгтэй болсон. Адаглаад хүний нэр. Заахта бид нар ч бас эсэсээ зааж байгаа өдрөөс аюу эмоцтойгоор нэг самаа ихлээл заачаа саваа заачсан дараа нь ир хэсэг орсон чинь сосор осрол хийлээ шүү дээ. Тэгтэл одоо сосор осор нэртэй хүн байхгүй. Бидний үуч бараг байгаагүй байдгийг юм би гэж ойлгосон. Одоо эдгээр чи ойлгох ч үе биш. Бидний дараагийн одоо ингээд бидний хүүхдүүд та нарын үеч гэсэн нэг за бас л над шиг л ойлгосон баг байдсан бэ ийм хүм тэгсэн чинь нэр бодит чи над байгаам дээ шүү дээ. Би яг өвөрнга мэрэгдэд нэгдүгээр анги авч явахдаа юу яасан байхгүй нөө сосор осрол байгаа шүү дээ. Угаасаа эцэгтэй уншуулдаг байлаа шүү дээ. Нөө эцгийн суулгаж агаад уншиж чадхаар нь явуулдаг гээд яг нөө 40 хүүхдээ ингээд суулгачаад эцэгтэй тэгсэн чинь нэг хүүхэд нөө уншиж чадахгүй яг л сосор осрол дээр чи гацсан чи яг тэгээд надад орж ирсэн юм. Яг манай хажуудлын дүлгий сосрогчсон. Яг үнэн байхгүй юу. Тэгээд одоо нэгдүгээр тийм нэрний өөрчлөлт сургач гэдэг. Хоёрдугаар одоо нөө цэвч хүчүүлэх гэж байгаа эхүүд тэгээд яг дунд үедээ бид нар баахан байгалуудын тухай хөвчүүлдэг. Одоо тэр бол энэ бол таны мэдхүйн сэдвтэй байна. Бас тэгээд нөгөө дан шалгалтын сэдв гэж ингээд ярихдаа зэрэг ингээд нэг хийж байгаа шүү дээ. Одоо улсын хэмжээнд 3 дахь ангийн хүүхдүүдээс ан төвших шалгалт авлаа гэх. Тэгэхээр нөгөө дотор нь орж байгаа өгнүүд чи одоо бас яг нөгөө соёлоос хөдөөний соёлоо хотын соёлоос шалтгаалаад тэр өгнүүдийн сонголтыг бас хийх хэрэгтэй. Гэхдээ сурах хэрэгтэй гэж боддог. Сурах хэрэгтэй тайлбарлаад яг уу математик хичээл аюу хэцүү. Тэгээд би ч математик заах дуртай хүн чинь эхлээд яг бүндэн багшийн номыг одоо манай багш бүгдээрээ мэднэ. Би үнэндээ бүндэн багшийн номоо бол би өөрийгөө хүн болсон гэж бас боддог тооны талаасаа. Тэгээ ботход сууг муу шуудаг гэдээ гараад ирнэ. Нэг сууг шуудаг. Тэдэн метр суу. Та нар үед бас байсан шүү дээ, тий. Тэгээд тэдэн метр шуудаг ухаад тэгээд тэдэн метр шуудаг тэдэн цаг тухлаа гэд. За нөгөө шуудаага тайлбарласаар байгаа. Нөгөө тооны хичээл байхгүй чинь. Тэгээд өөрөө боцсон байхгүй юу. Тэгээд би ингээд ном бас зөвхөн ингээд бичиж бичээгүй. Ер амьдралын конспектээр ном болгоцсон байхгүй юу. Одоо дээр үед конспект. Одоо нэг хичээлийн тэмдэглэл. Тэгэхээр ч нөгөө шуудаг гэж солимоор хэрэг гараад шүү дээ. Тэгэнгүүт одоо тэр шуудаг солих гэж байгаа чинь бид нар ундаг дугаагаар тэдэн гэдмээр яваа. Тэгэж яваад одоо нөгөө замуудын зааж хүмүүс шүү дээ. Ундаг дугааны зам, машины зам. Тэгэхээр хараа тэр ч юм. Тэгээд нөгөө бас аюу их гардаг өгнүүд нь ер нь бүндгэн багшийн номоор хүн болов хүн байхгүй. Тэгээд тэр номыг ч одоо цаг үеэ дагаад өөрчлөх агуулганд байх хэвээр үгийг өөрчилж болж байгаа байхгүй. Тийм би бас яг тантай санал нийлж байна. Бид нэр дөнгөж сурч байгаа хүмүүсд одоо нөгөө Vygotsky-гийн онол байдаг л та. Амар онол ярьсан. Ялцч өнөөдрийн дугаар тэгээд таашаа. Тэгээд Vygotsky болохоор ялцчгүй ингэж утсан байхгүй. Хүүхдэд юм заахын тулд эхлээд юу мэддгийг нь судлаад тэрэн дээр дөрвөлөөд юу заах гэж байгаа гаргаад энэ хоорондын зайгийг л бид нар багасгах гэж байгаа. Тэр өнөөдөр тухайн хүүхд маань магадгүй яг өнөөдрийн орчин цагийн амьдралд автобусаар сургуультай ирдэг тийм ээ осор сосор гэдэг найз байхгүй бата уянга болдоо гэдэг найзтай байх юм бол бата уянга болдоо 3 автобусаар тий 20 минут аялжээ тий гэдэг ч юм уу ингээд өөрийнх нь хүүхдийнхаа тэр амьдралд нь ойлгомжтой ойрхон жишээнүүдийг авч бодлого хийх эсвэл өгүүлбэр нөгөө цээж бичүүлэх юм бол хүүхэд илүү хурдан сураад аяанда нөгөө 2 3 дахь ангид ороод тоогоо сурцсан үсгээ сурцсан үед бид нар нөгөө уламжлал ёс заншлийнхаа агуулгыг интеграцж орж ирж байгаа тий. Тэгээ сүүлд бас би нэг жоохон харамсан зүйл нөгөө интеграцгээ яриад байсан чинь сүүлдээ монгол хэлээр уншиж чадахгүй байгаа сайн уншаагүй хүүхд төр хүн байгалийн орчин ингээд задлаад бид нэг интеграцчлал явуулах гэдэг шүү дээ задлаад. Тэр энэ дээр яг нөгөө хүүхдэд хэрэг юу мэдж байна юуг мэдэхгүй байна уу гэдгийг маш сайн судалж агаад 2 мэдэхгүй юмыг холж оруулах биш
нэг мэддэг юм, нэг мэдхгүй. Ямар гоё чамд бис өндөр багш сураад гарах юм байна. Тийм байна. Тийм. Энэ бол яг Америкуудын арга хийж байгаа ч мэдгүй л явж байгаа багш бас зарим. Та бас яг тэгж хийгээл явж байгаа байхгүй тий. Хамгийн гол нь ингээд онлоор нь юугаар нь явахгүй яаж вэ? Харин тий. Тэгээд багш нар бас ингэж бодсоо. Тэгээд нөгөө хүүхдүүд одоо ингээд унших ингээд дургуй болчлоо. Ингээд унших дургуй байна гэдээсэн чинь ингээд жижиг номнууд гараад ирсэн. Одоо тэр жижиг номнууд чинь ингээд уншихад амарх ингээд ганц хүүхдээ ганц нэг зураг явж алд орно ганц өгүүлбэрүүд яваад байна шүү дээ. Тэрийг бас би уншаагүй үнэглээд. Яагаад гэсэн чинь бас нэг гоё нэг агуул гардаг штэ. Нэг гоё агуул гараад тэр хоёр тэгээд тэгсэн чинь тэгээ явсан чинь дараа тэгжээ гэд тэгж явахгүйгээр ингээд ганц ингээд хөхтөө зэрэг унших юм багтай их биш байх хэрэгтэй. Гэхдээ тэрэн шиг арай бага биш. Нэг сурамжид өгүүлбэрүүд гараад арай гайг басээ. Тэгсэн чинь сүүл рүүгээ хүндрээд ирсэн өгүүлбэлчээ. Тийм. Бүр агуулга нь бүр ингээд нөгөө цоорхоо хувийн гэхдээ зэрэг чинь уг нь бол санаа нь бол одоо ингээд айгүй том агуулга явж байгаа байхгүй. Тэгтэл хүүхдүүд өнөөдөр яг цоорхоо хувингаар нь сэтгэж штий. Тий. Яг цоорхоо хувиндаа явхад л ингээд зам дагуу ингээд ус гарсан юм эргээд ирсэн чинь гэдэг ч юм уу. Тэгтээ зэрэг бас энэ нэрийн дунджийг олохын олж донжийг тааруулна гэж ярьдаг та тэгж л явах хэрэгтэй юм шиг. За хамгийн сүүлийн асуулт бол яг таны хувьд одоо 36 жил улстай ажилласан. Тэгээ Монгол Улсын зөвлөх багшийн хувьд таны хувьд хамгийн одоо сорилттой жил ч юм уу анги ч юм уу ямар байсан бэ? Тэрийг бас та яаж даван туулсан бэ? Тэр өнөөдөр манай багш нар маань багангийн багш нарт маань те одоо их хүндрэл бэрхшээлүүд гарч ирж байна. Тэ? Тэгэхээр таны хувьд энийг яаж даван туулж исэн бэ? За харин багшлахад мэдээж олон 36 жил гээл эмчнэр ч гэсэн тэгэл хөдөө хамгийн анх хаалганд ороод эмчилсэн гэж ярьдаг шүү дээ тий. Тэрнтэй адилхан бас байна. Хамгийн анхны багш болоод би Өвөр хангаан цэргээ ингээд ажилд орсон байхгүй юу? Одоо дөнгөж 20-тэй бид нэг комплексод ирж байгаа юм чи. Тэгээ явж байхад яг тэр нөгөө Өвөр хангаан цэргээ ангийн албан хаагчны хүүхд байгаа ч гэсэн орон нутгийн хөдөөний хүүхдүүд байсан чинь тэднэртэй ажилласан чинь хичээлдээ ирдэггүй нөгөө хүүхдэр яг жинхэнэ мал явуулдаг. Тэгээ би өөрөө бас яг бас хөдөө өсөөгөө ер нь аймгийн төвлөгтэй зэрэг яг тэр ингээ айл руу очиод хүүхдээ хичээлд иргээд нохойг нь гоцуулаад нэг оройн 6 цаг гэдэг чинь өвлийн оройн 6 цаг гэдэг чинь айгүй арга болцоо. Тэгж яваад бүр ингээ нөгөө маргааш хичээлний ирүүлээч игээд аав нь загнуулаад одоо энийг готгонсоо охин юу вэ гэ миний хүүхд би хичээлдээ хүүхдээ явуулгана миний одоо тэр хүн аав нь байгаа мэдгүй хүүхд нь бол байгаа. Тэгээд явж байхад айгүй гомдчихсэн. Анх нэг эцэгтэй гомдж байгаа. Тэгсэн чинь тэр хүүхд маань сүүлдээ хичээлд явдаг болоо одоо нэг сайхан цагтаа төрийн албаа авч болсон багшаа сайн үгээ дээрээс хараад ингээ явж байгаа нь гой санагддаг. Бас нэг бэрхшээл насан чинь хөдөөнөөс Өвөр хангаад ажиллаж байгаа Өвөр хангаа мэрэгс сургуульд ажиллаж байгаа хотын хүн болох гэдэг хотод ирлээ л дээ. Хотод ирээд 93 дугаар сургуульд дунд нь олон лэг сургуульд орсон сонгоны сургууль учраас өөрийнхөө авдаг юм. Тэгээ 93 дугаар сургуулийг бол хүсэн хүлээдэг мөрөөдсөн бүр мөрөөдлийн яад бол манай ахын хүүхдүүд үүсгэн байгуулах нэргүй багш байгуулж байхад нь манай ахын хүүхдүүд ороод манай ахын хүүхдүүд орохоор би 3 хүүхэд нь орж явахт нь оюутан байгаад хичээлийн даалгавар нь хийлэгдэг. Яг л би хотод дээр жин сургуульд ажиллана гэд бүр ингээд боддог байсан. Тэгээ хөдөө очингуудаа мартсан шүү дээ. Тэр орон нутгийн хөдөөний хүүхэд юм чинь. Тэгээ эрэхтэй 93 дугаар сургуульд ирсэн чинь надад ингээд нөө эстернат гэдэг тэр үед ярьдаг байсан. Анги дэвшүүлсэн. Тий, ингээд нэг анги алгасаад. Тэгсэн чинь 2 дугаар ангиас шууд 4 дугаар анги руу нэг хэсэг хүүхдийг эстернат төвшүүлгээд одоо 93-ын багш аюуш одоо байгаа. Тэгсэн чинь аюуш эстернат төвшүүлээд аюуш бол 93-ын хуучин багш бие инженер болж байгаа. Тэгээд үлдсэн хүүхдүүдийг надад өгч ирсэн. Тэгэхээр муухай сонсогч юм л да тий. Яг хөө тэгэхээр чи мэдээж эстернат төвшүүлж байгаа чинь төвшингээр ялгаатай. Тэгээд тэр ангийг авч явахдаа би аваад яг эхний өдөр 9 сарын 1 байсан яг аваад байсан чи эхний ээж авч ирээд намайг та хөө манай хүүхдийн ингэсэн гэсэн чи би бас айж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь ялгалчлаа шүү дээ. Зарим хүүхдүүдээ аваад улаан сайнуудын дэвшүүллээ шүү. Энэ хэд мэн дэвшиж чадахгүй ингээл тэгээд нөгөө ээж над руу уурлаад орж ирсэн. Тэгээд тэр бүжигчээ охин тэгээ болсон манай охин тэгэл тэгтэн би юу ч хийж чадахгүй за сургуулийн захиргаатаа уулзтаа гэж гаргаж байгаа байхгүй бодит амьдрал тийм юм чи. Тэгээд би тэр оройноос гулаад бүр аждаг тактика нэг талаасаа би бас яг ажилдаа дуртай гэдэг юм уу шартай юм уу нэг тиймэрхүү юм шиг байна. Тэгээд яг ажиллах тактика гаргаад бүр олимпиадад бэлдсэн нөгөө сонирхол нь яваад байгаа шүү дээ. Угаасаа нөгөө олимпиадад бэлдсэн гэж сонирхол юм чаа. Тэгэл зөвхөн бүх хүүхдүүдээ ажилласан одоо манай тэр хүүхдүүд байгаа бүгд сайн явж байгаа. Тэгээд олимпиадад оруулаад медаль аваад тэгэл манай хамт ажиллаж байгаа багш дэлгэр утганы хүүхэд охин хүртэл ингээл орж ирэл тэр шинжиж ирсэн дэлгэр утганы хамт очивол тэгээд ингээд ирсэн эцэгчүүд бүрстэй гоё л явахтаа тэгэл хавт нь бөөм баяр бүгдээрээ яагаад тэгээд тэр хүүхдүүд маань бол хэдэн хүүхдтэй лээ? Тэр нэг 35 хүүхдтэй. Тэгээд тэр ангийнхаа төгсөгчөө дараа нь 43 хүүхд авсан.
Тэгээд дахиад бас нэг юмд орох дуртай юм чи 43 улангийн олимпиадад бэлдээд тэгээд би 93 дугаар сургуулиас олж авсан хамгийн гоё юм бол хүүхэд нэг бүрийг сургах. Хүүхэд нэг бүр шүү дээ. А тэгэхэд би хөдөө мэрэгдэд байхдаа нөгөө гайгүй хүүхдүүдэд олимпиадад сургадаг байсан. Тэгээд тэгтээ өөрийнхөө хүүхдийг оруулаагүй. Оруулахгүй. Яадаг бол нөгөө би ингээл яг үнэхээр сайн ингээл айгу одоо үнэт цаг надад амуудаа нэг 5 хүүхдээ авснаа бэлддэг байсан бол 93 үед ангаар нь. Ангаар. Тэгээд тэр үед олимпиадч их болдог байлаа. Тооны зүгээр медалийг хасгадаг байсан. Нэр бидний яах юм бол бүр шуудаа гаргахаар шахгүй. Тэгээд нөгөөдгөө хараад баярлалаа тийм. Тэгээд тэрийг яг хүмүүс хоёрын янзаар ярьдаг. Хүүхдийг би болоход хийдгийг яг юу яаж энэ бол үнэлэмж гадны үнээр үнэлүүлж байгаа юм. Өөрсдөө биш аль сургуулиуд очино, захын энэ сургуулийн олимпиадад орно, төвийнхөд очино. Бүр одоо бидний хэлгээр бол нэг юу гэдэг юм нэгэн өндөр чансаатай олимпиадад тэрнд ч орно. Тэгээд аль насан жаав нь хүүхэд ямар ч байсан 43 хүүхэд 5 дугаар төгсөхдөө сүүлчийн хүүхэд нь нэг алтан медальтай төгсөөл. Тэгэл ингээл яваад Тэр маань яаж явж байгаа? Оо мундаг нэр. Одоо бүгд л гадагшаа. Одоо тэр 93 хэд маань болохоор одоо яг оюутаа. Тэгэл бүгдээрээ тийшээ явлаа, ийшээ явлаа гэдэг. Тэгээд нэг бүчтэй ажиллахын гоёг тэндээс харсан. Тэгээд тоочин биш, шүлэгчин. Тэгээд би нөгөө шүлэг уншуулдаг гэдэг шүү дээ. Тэгсэн чинь энэ шүлэг сэдвэрдэг юм болохдоо зэрэг Монголын бүх гоё яруу найргуудыг гандах тохшсон. Гачин гоё уншуулна. Бүр ингээл арьсны шар ботлно гэж хэлэн заяа. Тэгэхэд би шар би өөрөө ингээд уран зохиол дуртай уншдаг байсан. Хүүхд тахта шүлэг уншдаг ингээд байсан. Шарус босно гэж юу хэлээд байгаа юм болоо гэдэг ерөөсөй ойлгохгүй байсан чинь ингээл уншаад ирэх хэвээр маш гоё. Тэгээд тэр шүлгээр чи айгүйх давхар юм хийж байгаа байхгүй. Одоо манай багш нар ч гэсэн яхаар би шүлгээ уншуул сурахаар хурдан уншуулаа сургаж байгаа. Тэгвэл тэр шүлгийнхаа үгийг чэйжэр хвчүүлээ сургаж байгаа. Тэгтэл манай яруу найрагч Монголын эртний тэр гоё том яруу найргууд би хаан төрөвөө Чингис энэ чинь гоё өгнөттэй байхгүй юу? Гоё өгнө. Тэр гоё өгнүүдийг бичиж байгаа байхгүй. Одоо тэр гоё өгнүүдийг алдаатай бичихгүй шүү дээ. Сайхан багш хоёр маань та өргөн үрээнд ярилцаж байна. Тэгээд энэ дээрээс яг одоо өнөөдрийнхөө дугаарыг дүгнээд таны зүгээс одоо яг эцэг багш нартай хандаад нэг 3 зөвлөмжийг гаргавал ямар зөвлөмж өгөх вэ? Эцэг багш нартай хандаад багш нартай хандаад бол сурахгүй хөх таахгүй. Бид нар түлхүүрийг олох хэрэгтэй. Олно. Тэгээд би багш хүн учраас хичнээн хэрэг хөгöd одоо бол гэхдээ нэг хэлээс сурдаг цаг. Хэрвээ сурахгүй байлаа гэж бодоход би 10 хэлэх хэрэгтэй. Эцэг их 20 хэлэх хэрэгтэй гэж хэлдэг. Ээж нь аав нь. Яадаг бол таны дөрөс хүүхэд би сурах хэрэгтэй. Ингэсэн байхад хүүхэд 30 удаа байхдаа сурахгүй хүүхэд бол угаасаа байхгүй. Урал гарна л да. Нэгдүгээр тийм сурахгүй хүүхэд байхгүй гэдгээс маш сайн ойлгож авсан. Тэр хүүхэд бол яг хуу тэр нөө саний ярьдаг шүү удаан хурдны цаг хугацааны асуудал. Магадгүй тэгээд нөгөө бас багш нарыг хүүхдийг битгий хамаагүй онцлоорой, дүгнээрээ эцэгт нэрх тань үгүй бодорой гэдэг түрүүсэн тэр үгийг дахин хэлмээр байна. Яадаг бол бидний дүгнэлт тэр хүүхдийг насан туршдна. Бүр манай багш тэгж хэлсэн гэд. Тэдэг учраас бол тэр хүүхдийг онцлохдоо ээж авдаг аягүй зөв талаас нь өнөөдрийн байгаа байдал одоо ирээдүйд юм болохоо миний харж байгаагаар гэдэг өнцгөр ирээрээ түүнээс биш яг энэ хүүхд тийм гэж битгий хэлэрэй гэж хэлмээр санагддаг. Багш нартай эцэгчүүдтэй болохдоо зэрэг багштай л зүгээр ойр татна харьц. Ойр татна харьц гэдэг нь өдөр болгон уулзаал ингээл одоо ялангуяа түрүүний ярьдаг шиг ингээд чат бичээд багшийг амраахгүй байж болохгүй. Зүгээр хүүхдийнхаа төлөө ажиллах юм бол багш ажилдаг. Тэгээ бас нэг ийм ойлголт байдаг. Яг хэлэхгүй болох юм байна. Багш нарыг маань ингэж хэлдэг л дээ. Ангийнхаа нэг хитгэн хүүхдээ эцэгтэй л харьцаад идэв. Тэр одоо юу гэдэг тэр хиний энгүүний ээжтэй л багш нь сайн. Би ингээ хайцдаг. Одоо манай дүүнэр ч гэсэн тэгж ярьж лээ л да. Багштай нэг ойр татна харьцаж чаддаг юм аа гэд. Багш тийм сэтгэл байдгүй байхгүй юу? Яг тэр энгүүний ээж сайн байгаа юу гэхдээ зэрэг энгүүний ээж багшаас олон юм асуусан байхгүй юу? Асуусанд нь хариулсан байхгүй юу? Тэгэхээр ангийнхаа багш хүүхдийнхаа багштай зүгээр л ярилц. Тэгээд нөгөө одоо ч хувийн хөгжлөлтөөс ярилцдаг үг байгаа шүү дээ. Ярилцаагүй нэгнийгээ дутуу ойлгоод тэгээд дундаа хан босгоод дундаа хүүхдээ хохироод байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр л бити хохироод үгүй бити тий хан босго гоё ярилцаад багшаа тань зав байна уу гэд мэдээж орой цагаар залахгүй байх, чат хамаагүй бичихгүй байх. Үнэхээр амьд харьцаа үүсгээд танд боломж байна гэд. Тэгвэл багш хүн ямар ч багш хүн бэлэн байдаг. Залууч багш бай, олон жил ажилласан туршилтаач багш бай. Хинт бүх хүүхдийн ээж автай хилчгэнсэн гэд. Тэгээд нөгөө яг одоо ингээд багш нэг хувийн сургууль, хувьсгалын сургууль аль хэдинд нь ажиллаж байхад бол хувийн сургуулийн эцэгчүүдтэй бол баярлж явдаг. Яа гэхдээ зэрэг хүүхдийн талаар маш их хариуцлагатай байгаа.
би яг бүр хатуугийн хэлбэрүүд эдгээр зүгээр мөнгөтэй биш байхгүй юу. Хүүхдийн төлөө хариуцлага үлдээсэн зөндөө эцэгтэй таарч байгаа. Төлбөрөөлж чадахгүй багшаа би маргааш өгч нөгөөдөр өгчийгээ дундаас нь би загнуулж байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн ингийн сургах хэрэг байна уу гэж харж байгаа. Би ирээдүйн боловсролно гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэгээ улсын сургууль дээр болохдоо зэрэг нөгөө багш айгүй олон хүүхдэд харьцаж байгаа учраас би гэд ганцаарчлан багштай харьцгаад тахна айгүй хэцүү байдаг. Ялангуяа эцгийн хурлыг сууж байхад одоо ингээ эцгийн хурл хийгээд ингээд сайн чигээ зөвлөгөө төрөж байгаа. Тэгэхэд манай хүүхд ямар вэ? Манай хүүхдээ өөрөө ингэж тэгээ манай хүүхд ангийнхнаас муу юу ч гэх шиг те эсвэл манай хүүхд ангийнхан дотроос хамгийн сайн уу? Энэ асуултыг битээ асуугаарай. Хүүхдээ хичээл тараад ирэхэд нь нөгөө зөвхөн би том юм зүгээр онлоо ярихдаа зэрэг нөгөө багш нь ямар асуулт асуусан бэ гэж асуусураарэ гэд хүн болгонд мэддэг асуулт. Тэгэхээ үднэс чамд те айл хичээл нь санагдсан. Тэгээд нэг гэрийн даалгаврын асуудлыг дотоо ирсэн шүү дээ хоёлаа. Гэрийн даалгавар яах гэж байхгүй юу? Гэрийн даалгавар их байх хэрэгтэй юу? Одоо багангийн эцэг эхчүүдийн гэрийн даалгавар их байна, эсвэл хүнд байна гэж байна. Та гэрийн даалгавар ямар байвал зүгээр гэж боддог? Харин яг тэгж байгаа. Тэг хүнд байна уу, их байна уу? Аргагүй. Тэгээд нөгөө хийл даалгавар их завгүй байна гэдээ эргээд багш нь өгöd нь штэ. Яг бодит амьдрал дээр эргээд багш нь ингээд үнэхээр олон хүн тааралдаг. Багш манай хүүхдийн гэрийн даалгавар хийлгээд өгч тэр бол жоохон болохгүй. Яагаад болохгүй гэхдээ зэрэг ингэж байгаа байхгүй юу? Тэр гэрийн даалгавар ихтэй бол нөгөө тэр эцэг ихийг болохгүй гэхээс болоод бид нэр өгөж байгаагаа учрыг өөрсдөө олох хэрэгтэй. За тэгэхээр гэрийн даалгавар ямар учиртай байдаг вэ гэхээр заавал байх хэрэгтэй. Ястай гэдэг юм байж болно шүү дээ. Байх хэрэгтэй шүү дээ амьдрал дээр. Яагаад байх хэрэгтэй вэ гэхээр нөгөө гэрийн даалгаврыг өгчөөж багш энэ хүүхд сурж уу сураагүй гэдгээ нөгөө хүүхдээ мэдэх шалгуур нь аахгүй юу? Гэхдээ нөгөө энийг багш нар яадгүй гэхдээ зэрэг нөгөө хүүхдийг залгаах байдлаар өгч болохгүй байгаа юм. Энэ хоёрын хооронд ингээд ялгаад анц авчаад байгаа байхгүй юу? Тэр нь юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр тэр өнөөдөр би ингээд хичээл заасан байлаа гэж бодъё. За би процент гэсэн хичээл заасан байлаа гэж бодъё. Тэгэхээр би тэр процент ангид заасан даалгавартаа яг адилхан агуулгын адилхан бодлого өгөөд хэрэггүй байхгүй юу? Жохон за ерөөсөө процент гэж нэг хэлнэ гэдэг нэг одоо 100%-ийг процент гэж хэлнэ гэж хэлсэн байгаа бол эргүүлээд би 45 төгрөгийн 10%-ийг олох гэж хэлэх шаардлагагүй байхгүй юу? 45%-ийн одоо юу гэдэг 10%-ийг 10% нь 10% дээр дахиад 20%-ийг нэмж гэдэг юм уу? Тэгээд нэг баг зэргийн хүүхд яваад одоо түрүүн чи хэлсэн. Гэтэ би чамд айгүй их баярлж чинь айгүй гоо чиглүүлт юм байна. Ингээд нөгөө мэддэг юм мэдхгүй юмтай нүг гэхээр анги дээр нэг мэддэг болох гэдэг шүү дээ. Таньдаг юм дээрс нь жоохон танихгүй юм тавьчих байхгүй юу? Тэгээд нэг тийм Монгол нэг хичээл математик хичээл хэлэхэд 3 бодлого өгчих. Одоо ч гэсэн би сургалтын төвдрийн тийм зарчим байдаг. Одоо шүү. Тэрээс одоо эсвэгчд маань сонсчод 10 бодлого өгдөг байж чигээр. Тэгээ одоос яг тэрийг бодож эхлэх байгаа юм. 3 бодлого их л бодож 4-ийг тавья. Монгол нэг хичээлээр болохоор бас ингэж байгаа юм. Нөгөө сурагчгийн ингэ даалгавар ингэ багш өгтөө зэрэг нь уншаарай, судлаарай, зураарай. Яг тодорхой биш байдаг байхгүй юу? Тэгээд яг эргээд би одоо өөрийнхөө хүүхдийг хоёр хүүхдийг даалгавар хийлгсэн ч гэж одоо худлаа яриад яг та нар юм чи хэлгээгүй өөр ажил хийгээ явцсан шүү дээ. Тэгээ одоо ингээд нөө өөрх ингээд ачиг энэ харахтаа зэрэг зайлуул ингээд мэдж байгаа юм мөртлөө хийж чадахгүй асуудаг байхгүй юу? Тэгэхээр нөө ээж аав нь ойлгохгүй чи ингээд асуугаад байх өөрөө мэддэг юм гээд. Тэгтэл нөө хийх гэж байгаа ажил нь тодорхой биш байхгүй юу? Тайлбар нь тэгээ би хүүхдээ бас өмөрдөг байхгүй юу? Энд чи яг нөө юу ихээ мэдэхгүй байгаа учраас би ингээ хэлэх гээд байгаа маа гэж байгаа. Учир нь тэр байгаа байхгүй юу? Тэгээ тэгтээ зэрэг нөө даалгавар нь тодорхой ялангуяа Монголын даалгавар байх юм бол энэ ихийг уншаад нэг асуулт нэгийг л зохиог хэлчих. Тэгээд даалгавар буюу ер нь сургах хамгийн гол нууц нь юу штэ? Зохио гэдэг үг айгүй гоё байхгүй юу? Зохио. Гоё нэ. Би одоо тэгчгэл бодоо сургалаа заяа. Зүгээр нэг үлдэлтэй ингээд юм хасах тэгчгэл бодоо сургалаа гэж бодъё. Тэгээ нэг 4 хэлбэрийн тэгчгэлгээд хамгийн сайн мэдж байгаа шүү дээ. Тэгэнгүүт хүүхдүүд сурдаггүй. Тэгээ онлынхаа үүднээс бид нар олохдоо зэрэг нэгдүгээр нэмэгдэхүүнийг олохдоо хасаж болно, хоёрдугаар нэмэгдэхүүнийг олохдоо хасаж болно. Чи хасагдагчийг олохдоо нэмэн хасагчийг олохдоо хасна гэл ингээд нэг 3 удаа хасна. Бүр ихэд тайлбарлаж байгаа юм. 3 удаа хасна, 1 удаа нэмэх юм биш дээ гэдэг. Тэгээд нөгөө одоо сургалтын төв дээр ихээр сургуулийн өвтөд ихээр их гоё. Багш нь урдаан хасахтай, урдаан хийстэй хасах байвал нэмнэ гэж хэлсэн гээ. Одоо яг багш хүний аргын эцсийн хувилбар тэрийг. Тэгэхээр энэ үед яадаг вэ гэхээр энийг гаргах эцэгчүүд мэдэх багш нар ч гэсэн мэдээсэй гэж хүсэж байгаа зүйл зохио. Зүгээр л зохио. Нэг тэгчгэл зохиогоод ир. Нөгөө зохиож ирсээ бод. Зохиогоод бодох гэж нөгдөг чи болохгүй шүү дээ. Нөгөө хасагдагч нь мэдих нэгдүгээр нэмэгдэхүүний мэдих олох тэгчгэлээ чи нөгөө хөвгд чи хасах үед нэмээд бодцохоор чи нөгөө хийдэг болох бай гэд. Тэгээ энийг болохоор тэгэл зохио. Шүлэг бас ялгаа авах байхгүй. Би ангидаа нэг шүлэг заачлаа. Одоо зөндөө заачдаг бид нар ингээл
юу гэдэг би Монгол хүн гээл аргалуу табар болсон гэл айгуугаа заагаал заа. Хамгийн сүүлд нөгөөх гой даалгавраа чи яг энэ шүлгийг бүр ингээд яг адилхан ижил төстэй өгөрөн соёлоод ангийн ялгамжтай л та. 5 дахь ингээд байвал шууд энэ шиг яг ард мөрөнд зохиогоод нэгдүгээр ингэ байх юм бол чи яг энэ шүлгтэй адилхан шүлгийг чи өөрөө зохиогоод нэг 2 мөнгөийг зохиогоод хэлээрээ багштай гээд ингээл даалгавар байхгүй. Энэ л даалгавар. Тэгэхээр хүүхд дуртайгаад гэртээ ороо ангидаа очиод ээж автаа явж байхдаа машиндаа ороод нөгөө даалгавраа ярина. Тэгээд ээж автаа заагаад өгөрөгчтэй. Тийм заагаад өгөөрэй. Одоо энэ гэрчлээ ээж аав нь аягүй л марцсан байх та. Нэгдүгээр ингээ хөхтэй үл ингэж хэлж байгаа. Марцсан байх та гэж 5 дахь ингээ байх юм бол чи ээж аав хэрэг шалгаад үзтээ дандаа чамаа шалгах юм чи. Чи өнөөдөр нэг 2 үлдээ тэгчгэл зохиогд өчрөө 5 дахь ингээ өгчтэй тий. Тэгэхээр тэгээ бүр ингээд хүүхдүүдэд бас жоох өнгөрөө тэгээд нөгөө сурах гэдэг дуртай. Яагаад дуртай байгаа юм бэ гэхээр тэдэд ингээд анги нийтэр ингээд загнах юм гараа шүү хүүхдэл юм чи. Тэгвэл яг тарахт нь хүүхэд болгоныг ямар ч юм сэтгэлгүй тарах хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт нь за та нар ч яг 6 үлдээ тэгтгэл зохиоч чирээ. Сая багш нар анги дээр 5-ыг тэгээ өөрөө би ингээд бичиж байхдаа үндэ дандаа зохиож боддог л доо. Ерөөсөө нэг сурагчийг угаасаа тэр чинь ойлгомжтой алгоритм явж байгаа юм чи тэ. Гэтээ би сая 5-ыг зохиоцсон. Аюул та нар дотор 6 зохиох хүүхд байгаа да. Магадгүй тэр дээ гэт ингэж чи тэгэл болоо. Тэгэхээр тэр чи ерөөсөө гэртээ очиод ээж аав чи даалгавраа хийгээч гэхгүй нөгөөч бараг л машин дотроо хийгээд манай нэг шав нэр машин дотор дандаа даалгавар байдаг. Айгүй өрхөн 61-ийн гармаас явдаг. Тэмүүл ингээд одоо 93 манай шав нэр тэгсэн чи аав нь микртэй хүн зөөдөг. Айгүй хөргөн маус тэгсэн чи амар даалгавраа гоё чингээ бүгдийг хийж ирнэ. Угаасаа зөндөөх медалын гол нь л тэрэлтэй. Тэгсэн чи яасан гээд аав тэгсэн. Амар итгэвтэй аав би тэр аавдсан мааш юу яадаг талхахдаг ээж нь ч гэсэн микрийн урд хийгэж явж идэг яг уу тэгээ даалгавар хийхгүй очиж болохгүй тэг чин би нөгөө 30 бодлого өгдөг үе чин байхгүй тэгэл ингэж ингэ явж байгаа тэгээд нэг шав маань даалгавар хийж ирэхгүй бас нэг ийм коммент ярих уу зуны даалгавар ингэ өгчин тэгээд өгсөн байсан чинь нэг нөгөө шав маань даалгавар энэ болохоор өөрөнгө мэрэгдийн сэдэд гээд манай шав байгаа аюу дандаа эзэнтэй. Тэгсэн чинь даалгавар хийгээд 9 сарын 1-нд даалгавар авчираа гэж штэ. Тэгээ авчрах гэсэн чинь ээж нөгөө зун гэрээ цэвэрлж байхдаа даалгаврыг алга болгочих. Тэвтрийн нөгөө амар их бодолтой тэвтэр байгаа ч заа. Тэгээ нөгөө ч өглөө уйлаад багш нь ээж нь хэлчихсэн. Яг багш үнэмшин штэ гэсэн байгаа. Би бодсон яг өөрөө тийм байхгүй би яг. Үнэмшихгүй яагаад бол итгэхгүй. Тэрийг бол би ингэж ярьж байгаа. Тэгээ даалгаврыг багш өгтөө тэгж одоо тэр хөлт бол тэр айдас бол зүгээр хариуцлагын айдас аахгүй юу. Тэрээс намайг айшлна гэж айж байгаа биш байхгүй юу. Би одоо үндэ багштай тэгжлэхдэг багш маань яг хийх ёстой гэдээ ойлгоцсон учраас ойлгоно. Тэгэхээр нөгөө багш нь энэ даалгавар дээр тэр нөгөө хувийн хариуцлагын үүднээс болохтой зэрэг зүгээр багшаас хүүхд ямар үед айдгүйгээр хүндсэн үед айдаг байхгүй юу. Тийм л айдаг болгоч болгоё. Тийм байна. Багшаа нөгөө айлгаж байгаа багшаагаа үнэхээр хүндэлдэг тий. Тэр хүндлийг нь алдахгүй гэд айж штэ тий. Заалгад байна. Та Бүндэн багшийн номыг ашиглаж явсан. Тэгээ би ч гэсэн сурж явсан. Зөндөө та ботсон 5 төгний дээр бүгдийг ботцоо. Тий. Тэгэхээр одоо энэ ер нь орчин үед туургаа та ямар хуу номнууд гаргасан бэ? Таны номнуудаас бас та жоохон сонирхолтой одоо нөө бичлэг хийж байгаа юм чинь та сонирхолтой байхгүй шүү дээ. Энэ зөвхөн нэг нь байгаа энд байхгүй. Тэгсэн тийм тэгээд Бүндэн багш номор чи олон жил яваад зайлын сурч би ингээ өөрөө сурцсан учраас зохиомор санагдсан шүү дээ. Угаас нөгөө ингээд сурагчч гэсэн нөгөө юу цөөхөн байдаг учраас нэмэлт хэрэгтэй байдаг. Нэмэлтийг нөгөө багш бид нар буруу ашигладаг байхгүй юу. Нөгөө сурагчиг маань ингээд заахан баг байна гингүүтээ өөрөөсөө нөгөө 10 бодлого 20 бодлого бичээд нөгөө хүүхдэд дарамтлаад байдаг юм тэр. Тэгээд тэрнээс наавад бичсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр миний бодлогонууд бол дандаа нэг юутай. Агуулгын үед бол нэрвсаа мэдээ солилцсон. Агуулга нь сонгон тал руугаа. Тэгээд багш нар маань ингэсэн багш таарладаг байсан. Тэгээд сонгогч бол бидний мэрэгчл байхгүй юу. Тэрээс багш сургууль бид нар хин залгаагүй багш нараа бодохгүй нэг чийдэх арга байхгүй. Шаардах тийм ирэх байхгүй. Тэгээд нөгөө яагаад ийм тав байдаг вэ? Ийм ангартаа гэдэг нэг манай нэг залууг шилжиж байгаа байхгүй юу. Энийг бодох ямар албатай гэж 4 аргын таван заачил болоо гэд. Тэгээд би энийг бодчихсан байхгүй юу. Хөөе энийг ингээд энийг ойлгоцсон цаадгыг бодоход амархан зүй тогтол. Ер нь зүй тогтол байхгүй. Уншиж сурах чинь зүй тогтол байхгүй. Одоо чи бод та ингээд хар гэд уншлаа. Тэгээ тэрийг аагийн оогоор солилоо, хоор өөгөр солилоо, хүр зүй тогтлын бодгоос ганцхан ирчин солиод тэгээд нэг тоогоо заачаар зүй тогтол заахад амархан болчихдог байхгүй юу. Тийм тэгээд тэр номнуудлахтаа зэрэг дандаа ингэ хөгжүүлэх маягтай дандаа хүнээс нэг юм асуугаад үлдсэн. Тэгээд нэг багш хүн тэгж л та багшаа таны энэ бодлогон дээр нэг алдаа байна гэдэг ч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө би тэгж байгаа. Угаас нөгөө яг тэрийг бодох гээд хүмүүс номыг ингэ суучдаг.
зориуд ингээ алдаатай хийсэн юм аа. Яг үл юм бодож болохгүй байна. Энэ юулээд гарахгүй одоо ч л юултын бодлого гэж байдаг байхгүй юу? Тэгээд тэр юултын бодлогон дээр нэг тэгш савтай, тэгш савар, тэгш сав нөгөө байхгүй шимний гаргаж авна гэдэг сонгой тоовтой бол хизээж гарахгүй. Тэгээд асуулт нь болохоор болох уу гэдэг үгийг уншихгүй болохгүй гэд намжаа алдаатай байна гэж байгаа. Асуултад бүр уушаагүй шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө одооны хүмүүс яг тийм байх хэрэгтэй юм байна. Тийм тэгээ олимпиадад орохдоо медаль авах гол нь шалтгааны нь болдог. Шалтгааны нь болдог. Тэгээд багш нь бас бүр их хүсдэг юм яадаг гэхээр бид нар тооч болох гэж байгаа биш байхгүй юу. Тэгээд ерөөсөө сурах хүсэл тэмүүлэлтэй. Сурах гай л гэдэг те. Энийг одоо би мэдэхгүй өнөөдөр яах гэл юм. Бүр нэг байнга нэг асуулт тавьдаг хүмүүс идэг штэ. Тэрийг бид нар унтраачдаг. Магадгүй залуу байхдаа би ч унтраасан байж магадгүй. Ингээл за чимээгүй хичээлээ зааж байгаа нь өөр юм юу яриад байгаа ингээд. Тэр чинь юм байхгүй. Тэгээд ингээд топ бодоход энэ хамгийн гоё нь хүүхд багшаасаа төхөөлөд бодчихдог. Тэгээд хэлэхэд бид нар гэрийн хичээлийн бэлтгэлийг муу хийсэн багш чимээгүй байгаад унтраачдаг. Хариуг нь мэдж байгаа хүн бол тийм биш ямар үнэхээр баярлдаг. Багш нь нэрэн ингэж бодож чадахгүй байсан би чинийхд баярлалаа гэдэг. Тэгэхээр тэр хүүхд урамшдаг, ангиар урамшдаг гэвэл яг уу. Манай багш чинь тийм би бас жоохон багш нараа хүүхдийнхаа дэргэд алтаа гаргаад алдаагаа хүлээн зөвшөөрөөд тэгээ алдаагаа өөрөө яг хэлээд тэгээ зүгээр гэдэг ингээд нөгөө алдааг хүлээн зөвшөөрдөг соёлыг бүтээгээсэй гэж хүсдэг. Хүүхдүүд маань манай бас эцэг эхчүүдийг багш хүн өөрөө алдаа гаргаад байна болохгүй гэдэг ч юм уу. Үгүй бид нар том хүмүүс хажууд нь алдах зүгээр шүү, алдаа гаргаж болно шүү гэдэг соёлыг нэг жоохон түгэхэмсэн гэж хайх боддог. Яг надад чинь харин тэгээ ялангуяа тоон дээр үл зөндөө маарна. Тийм тэгээд олон хүүхдэд харьцаж байгаа юм чинь нөгөөдхөө магадгүй 58 гэж өччихсэн бол 85 гэж бичиж болно шүү дээ. Тэнгүүд хүүхдүүд чинь нөгөө тэр үед яадаг гэ нөгөө нэг сурахгүй байна гээл нөгөө зовоогоод одоо яана энийг сургана гэж бодсон нөгөөдх чинь харцсан байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүүхд идэвхтэй байгаа зү дээ. Анхааралтай байгаа зү дээ. Тэгэхээр бидний ажил ийм гоё. Ер нь бол багш хүн дандаа хүүхдээсээ сурдаг шүү. Яг мундаг багш гэж байхгүй. Дандаа хүүхдээсээ сурдаг. Яг хүүхдээ өнөөдөр ингээл би уншиж чадахгүй хүүхд намайг уншиж сурах, бусад хүүхдийг уншиж сурах аргад сургадаг. Тоо бодож чадахгүй хүүхэд надад тоо зааж өгдөг. Нөгөө би сая ингээд нөгөө нэгдүгээр нэмэгдүгнийг олохдоо хасшиж олноо гэдэг чинь нөгөө хүүхд чинь хэд дээр одоо жишээлбэл 14 дээр хэдийг нэмбэл 30 гарах вэ? Хэдийг нэмбэл гэдэг асуултанд ондын бол яг ингэ хичээл зааж байхдаа нийтээр нь хэлнэ. Нөгөө ганцаарчлаад ойлгохгүй байгаа хүүхдэр чинь бид нар чинь бүр монгол хэлээр дуустал ярина шүү дээ. Одоо дуустал 30 удаа хэлэх дотор ч одоо хитий. Тэгээд нөгөө хүүхдээс чинь хүүхд чинь өөрөө ивийг болоод хэлчихдэг байхгүй юу? Айгүй хөөрхөн. Тэгэнгүүт хүүхд ингэ сэтгэдэг байгаа юм байна. Бид нар нөгөөдхийн томоор яриад байгаа юм. За сонсогчдоо болор сайхан багштайгаа боловсролын тухай буу халлаа. Эцэг эхчүүдийнхээ асуултанд бас хангалттай хэмжээнд хариулсан баг. Хэрвээ хангалттай хэмжээнд хариулаагүй өшөө асуулт байвал комментор бичээрэй. Би тэгэхэд уншаад бүр яг тэр асуултанд хариулж чадах хамгийн сайн Монголд байгаа мэрэгчлэн хайж ирж урьж оролцуулж байгаа. Өнөөдрийн маань энэ дугаарт орсон болор сайхан багштаа маш их баярлалаа. Мөн энэ дугаарыг маань ивент итгэж та бүхэнд хүргэж байгаа лайв стрим студийнхандаа маш их баярлалаа. Тэгээд цонхтой цаг подкастынхаа дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Баяртай. Орж оруулсан баярлалаа.